За ажилд орох талаар ярилцъя. Тэгэхээр ажил үйлдвэрлэлийн түвшин маш өндөр түвшинд байгаа өнөө үед ажилд ороход юу анхаарах хэрэгтэй вэ? Ажилд орё гэж залуучууд юм ажилд орё гэж бодож байгаа хүн бол хамгийн түрүүнд урдаар хаана орох гэж байгаа гэдгийг судлана. Тэгээ тэр газар маань чухам ямар мэрэгчлэр хүн авах гэж байгаа. Тэрнийг судлана тийм. Гэхдээ бас одоо хүн энэ л компанид ажилд орчих юмсан гэж бодож болно шүү дээ. Тийм ээ. Гэтэл тэр компани одоо залуул марлалт бичээгүй вебсайтн дээр манайх тийм хүн ажилд авах ч гэсэн одоо тийм мэдээлэл байхгүй зүгээр одоо өөрийнхөө чадвар өөрийнхөө мэрэгжсэн мэрэгжлийнхаа дагуу одоо ажлынхаа өргөдлөг бас өгч болно шүү дээ. Тэхийн тулд урдаар тэр компани судлах хэрэгтэй. Тэр компани хэдийд байгуулагдсан юм. Тийм ээ. Хичнээн хүн ажилдгийн. Ер нь тэр компани нарийн сайн судлана. Ямар одоо салбартай юм. Тийм ээ. Аль эсвэл ямар үйл ажиллагаа явуулдгийг. Түүнээс биш ажилд орох гэж байгаа юм зөвхөн би л ажилд орох гэж байгаа. Миний л юм, миний цалин. Одоо зарим залуучууд ингэж штэ ажилд авах гэдэг. Хамгийн түрүүнд утастан гэдэг цалин идэх юм гэж. Тэгээ тийм хүн би энэ газар ажилд ороод энэ газарт би ажилд орсноор энэ газар надад тэр газарт би ямар ашиг өгч чадах вэ? Ямар үр дүнтэй юм босгож чадах вэ гэдгээ урдаар бодохгүй шүү дээ. Тэр цаана тэр одоо ярьж байгаа хүн бол тэр хүнийг баг сонирхох шүү дээ. Ажилд орох гэж байгаа хүн урдаар цаад газрын сонирхлыг татах хэрэгтэй. Энэ бол хамгийн чухал. Тэр газрын сонирхлыг татахын тулд тэр газрыг одоо тодорхой хэмжээгээр судалсан байх хэрэгтэй. Огт цаад газар судлаагүй ижиж зөвхөн би эдийн засгийн мэрэгчлээ эдийн засагч нэгтлэн бодох хайж байгаа юм. Одоо ажилд ордог хэрэгээ. Тийм ойлголт ялангуяа одоо ерөөсөө байж болохгүй. Нэгдүгээр. Хоёрдугаар одоо ингээд эдийн засгийн хямрал боллоо. Магадгүй эдийн засгийн хямрал ингээд өнгөрсний дараа компаниуд ингээд үйл ажиллагаанд ороод ингээд хүмүүсийг ажилд авч эхэлнэ. Гэтэл одоо ажилд авах асуудал улам нарийсж штэ. Жишээлбэл зүгээр энгийн сонин дээр бичиж байгаа зардалыг үзэхэд л энэ байгууллагт би яаж материалаа бүрдүүлж одоо яаж ажилд орох ёстой вэ? Энэ ямар газар вэ гэдгийг тодорхой болж ирж байгаа хгүй. Гэтэл нөгөө ажилд орё гэсэн хүмүүс маань юу ч бэлдээгүй байдаг. Энэ бол хамгийн буруу. Ажилд орё гэж байгаа урдаар тэр байгууллагыг судалсны дагуу энэ газар би ажилд орсноор энэ газар ямар үр дүнтэй ашигтай би юу авчрах юм гэдгээ бодох хэрэгтэй. Яагаад гэвэл ажил гэдэг юм чинь хүний оршин тогтнох их усүр. Чи ажилдаа яаж хандаж гин үү? Чи тэгжэл оршин тогтож гин гэсэн үг. Ажилдаа чин сэтгэлээсээ хандаад одоо үр дүнтэй ажиллаад ажилсаг байх юм бол чиний оршин тогтнох их усүр чинь сайн байна л гэсэн. Ажилдаа чин сэтгэлээсээ хандахгүй байгаа бол чиний оршин тогтнох асуудал тэгтэй адилхан. Тийм л урдаа тэр байгууллагыг судлаа. Дараагаар нь одоо өөрийгөө энэ байгууллагт ажилд ороод энэ постн дээр би ажиллахад бит хоёр одоо хоорондоо би гэдэг хүн тэр ажлын талбар бит хоёр хичнээн одоо гармоник болоод ингээ гоё ингээд барилтаад ингээд нийцээд ийм гоё нэг ийм өөгүй гоё бөмбөг болж чадах вэ гэдгийг бодох хэрэгтэй. За ажилд орох материалаа хэрхэн бүрдүүлэх вэ? Ажилд орох материал манайхан зүгээр нэг А4 цаасан дээр нэг компьютероор бичвэл бичнэ. Зарим нь одоо зүгээр аюул зүгээр гараар бичсэн байж магадгүй тийм байж болохгүй. Тэр ажилд орохдоо бол яг ажилд орох өргөдлийг гараарч бичсэн байсан, одоо компьютераарч бичсэн байсан гэсэн тодорхой авах хэрэгтэй. Мэдээж хаяг адрес яг тодорхой байна. Ялангуяа одоо яг тэр газрын хүний нөөцийн мэрэгжилтэн дарга захирал ямар хүн байдгийг тэрүүний нэрийг бичсэн байна. Он сар өдрөө тавьсан байна. Хаана бичсэн, дарханд бичсэн юм, Арангаад бичсэн юм, Улаанбаатар бичсэн юм, тэрнийг бичсэн байна. Өргөдлийг бол яг одоо албан бичгийн одоо стандартаар бичнэ. Тийм ээ? Албан бичгийн стандартаар. Өргөдөл бичин гэж чинь бас нэг албан бичиг шүү дээ. Тэрнээсээ эхлээд нөгөө цаад байгууллага чинь судалж харж эхлэх юм шүү дээ. Материал нь ямар юм? Өргөдөл нь ямар юм? Бичиг үсгийн чадвар хэрэгтэй хүн юм. Тийм ээ? Тийм болохоор тэр ажилд орох өргөдөл тэр материал бүрдүүлнэ гэдэг бол их чухал. Тэгээд тэр материалыг бүрдүүлээд өргөдлөө бичээд яагаад энэ ч орох гэдэг. Танах тийм байгууллага юм бэ гэдгийг цухас дурдах хэрэгтэй. Тэн дээр энэ хүн чинь манай байгууллагыг судалсан юм байна шүү. Тэгээд өөрөө яагаад орох гэдэг юм. Тийм ээ? Тэрнийгээ цухас дурдах хэрэгтэй. Товчхон бөгөөд тодорхой.
Тэгээд эцэс сүлд нь одоо би танад ажилд орсноор ийм ажилд одоо идэвхтэй зүтгэхтэй ажиллаж сайжруулж чадна гэх тийм одоо утгатай бичих хэрэгтэй. Тэгээ хамгийн сүүлд одоо намайг ингээд ярилцлаганд орно гэдэгт найдаж байна. Тэгээд ярилцлаганд орохдоо би баяртай байна гэсэн тийм утгатай бичих хэрэгтэй. Гарынхаа өсгөж зурж. Тэгээд мэдээж хэрэг нөгөө түүх намтраа хавсаргана Монголд зайлшгүй хэрэгтэй байдаг. Бүх сурсан сургууль, сертификат одоо юунууд гэдгийг сургалтын семинарны бүх одоо суусан батламж сертификатаа хавсаргана. Тэгээд мөн бүх төрөнд нь ажиллаж исэн албан газруудынхаа хамгийн сүүлчийнх биш. Мөн одоо ажиллаж байгаа бүх ажилласан газруудынхаа тодорхойлтыг, ажил байдлын тодорхойлтыг хавсаргана. Энэ ажил байдлын тодорхойлт одоо энэ албан газруудын чинь ямар хэдэн хугацаанд яаж ажилласан тэрэн дээр нь нөгөө түүхэн дээр чинь байх ёстой. Төдөн сарын төдөнд би тийм сургууль төгссөн, төдөн сарын төднөөс тийм сургууль төгссөн. Тэгээд төдөн оны төдөн сараас тэнцээ ажилласан, төдөн оноос тэнцээ ажилласан. Энэтэйгээ дагуу тэр юунууд чинь байх ёстой. Тэр ажил байдлын тодорхойлолт. Тэгээд тэр түүхэн дээр дундаа завсарлага байж болохгүй. Жишээлбэл би одоо 2010 оны 1 сарын 1-ээс 2013 оны 1 сарын 12 сарын 30 хүртэл тэнцээ ажилласан гिचгээд дараачийн ажилд орсон 2000 одоо хэд байдаг 13 оны 5 сараас гэж чинь дунд нь 5 сар 4-5 сар байхгүй болсон юм шүү дээ. Энэ тэр юу хийж ирсэн? Тэрний тодорхойлт байх хэрэгтэй. Материал бүрэн бүрдүүлнэ гэдэг чинь юм байдаг байхгүй. Тэгээ зураг байх хэрэгтэй. Зураг наасан байх хэрэгтэй. Зураг бол одоо ямар ажил хийх гэж байгаагаас шалтгаалаад аль болохоор ажил хийх учиргүй массаж инээсэн биш. Одоо бас их айтайхан зураг байх хэрэгтэй. Зураг бол бас их гол орол гүйцэтгэдэг ажилд орох гэж байна. Тэгээд түүнийг их айтайхан хавтсанд хийгээд хавтсалсан байх хэрэгтэй. Ерөөсөө тэр ажлын материал хүлээж авсан хүн тэрүүнийг сөхөөл энэ чинь айтайхан хавтстай юм байна. Тэгэл дараачих нь ингээд аяндаа сонирхолтой татаад ингээд бүгдээр ингээд уншихаар тэгж хийх хэрэгтэй. Тэрүүний сонирхол татгаад. Тиймгүй бол нэг айтайхан ажилд орох өчнөө олон улсууд ажилд орох гэсэн өгдлөө өгч байгаа. Өнөөдөр чинь бүгдээр хогийн савнд шүү дээ. Материалын хувьд бол ингэж хэлнэ. За тэгвэл ажилд орох ярилцлаганд яаж бэлдэх вэ? Ажилд орох ярилцлаганд бол маш сайн бэлдэх хэрэгтэй. Ажилд орох ярилцлаганд жишээлбэл одоо найз нөхдөд ч юм уу суулгаж байгаа надаас одоо ярилцлага авъя. Магадгүй одоо интернетээс үзэж болно шүү дээ гадаад хэл дээр ажилд орох ярилцлаганд юу бэлддэг юм. Тэрнийг харах хэрэгтэй. Тэгээд гэртээ одоо том талныхаа өмнө суугаад ярьж болно шүү дээ. Тэр талиндаа өөрийгөө хараад. Тэгээд ярилцлаганд орохдоо хамгийн түрүүнд яах ёстой вэ гэхээр цагаас очихдохгүй ч. Цагаас очихдохгүй. Тэгээд хувцас хунарамдаа дээд зэрэгээр анхаар ямар ажил хийх юм. Жишээлбэл банкнд эдийн засгийн ажил хийх гэж байгаа хүн бол костюмтай очих ёстой, цагаан цамцтай очих ёстой, ус толгоогоо мөн тохирсон янзаар засах ёстой. Эмэгтэй хүн ялангуяа офисын улсууд манайхан үсээ их задгаатай байдаг. Үсээ задгаа тавих бол хамгийн зохисгүй асуудал. Ялангуяа мөрнөөсөө доош өстэй хүн үсээ задгаа тавих. Үсээ бод юм уу, шууд юм уу тэгж очих ёстой. Тэгээд их учиргүй одоо үнэртэй бас үнэртүүлж болох. Үнэртэй бас их үнэртүүлдэг хүн ялангуяа офисын ажил, бизнесийн ажил гинэн гэсэн дүгнэлтэнд хүргэдэг хүнийг учиргүй айхтар тийм анхилуун үнэртэй бас хэрэгжилж болохгүй. Бас их айхтар одоо учиргүй олон эмэг бөгөж одоо олон зүйлт мэлт зүүж болохгүй. Олон бөгжнүүд зүүх хэрэггүй. Нэг бөгжтэй байж болно, нэг эмэгтэй байж болно. Ингэрийн нэг зүйлт зүүж болно. Түүнээс олон бөгчтэй, олон бугуйчтай тэгээд их олон янзын инээ тэрэ юм хэрэгэлсэн байх бол дэмий асуудал. Ямар ажил жишээлбэл одоо хүнсний чиглэлээр ажиллах гэж байгаа хүн учиргүй одоо хумсаа будсан байж болохгүй. Энэ бол маш чухал. Хумсаа будаад ингээ хүнсний чиглэл дээр ажиллах гэж байгаа хүн одоо хүний нүүрэнд массаж хийх гэж байгаа хүн ингээд хумсаа будаад, уртургуулад ингээд тийм хумстай очив. Тийм байж болохгүй. Жишээлбэл ийм байдлууд анхаар. Тэгээд ажлын ярилцлаганд очихдоо аль болохоор хөлөө ачиж суухгүй одоо байн үсээр
ингэж оролдож болохгүй, бохимох жажилж болохгүй, тайван биш байдалтай одоо ямар нэгэн дэвтэр мэтэрч байдаг юм уу, ширээн дээр үзэг харандагаар ингээд учиргүй оролдоод ингээд тайван биш байдалтай байх юм уу тэгэж болох. Аль болохоор би цэг шулуухан гараа ингээд ширээн дагаараа хийчихэд ингээд суугаад байх юм бол одоо өөртөө итгэсэн итгэлгүй байдалтай байна. Тийм болохоор гараа ширээн дээрээ тавиад нэг хүнийг анхаарад учиргүй ярилцсан багт хүний нүд рүү хараад ээж болохгүй. Хүний нүд рүү харах юм бол одоо жоохон үдсэн юм шиг болчих. Тийм болохоор одоо дух хавцаа, хөмсг хавцаа харж болно. Хамрын үзүүр хавцаа харж болно. Шууд нүд рүү нь одоо харах бас дэмий байдаг л да. Тэгээд аль болохоор илүү дутуу хөдөлгөөн хийх байх хэрэгтэй. Хаалгаар орж ирэхдээ өөртөө итгэлтэй хаалгаа ардаа хаана. Хаалгаар орж ирэхдээ хаалга зөхиод орж ирэхдээ одоо хаалгаа одоо яадаг юм байгаа. Эргэж хаахгүй. Хаалгаа ардаа хаагаад цэг шулуухан гიშгээд инээмсэглээд гараа бариад сайн байна уу? Гараа барихтаа гараа өгөх биш. Манайхан гараа ирж байгаа тэр гараа өгдөг. Юм шулбайс өгсөн загас шигаар ирдэг шүү дээ. Тэгэхгүй гарын барих хэрэгтэй. Барьж байгаа тэгээд учиргүй чамд өвчтөл бацаж басаа болохгүй. Тиймэрхүү юмнууд бол байдаг л да. Гэхдээ ажилд орох гэдэг бол ажилд орох ярилцлаганд орно гэдэг бол бас их өргөн ухагдах нь тэрүүний сургуулилах ёстой. Хичнээн хариуцлагатай, хичнээн өндөр цалинтай ажилд орох тусмаа хүн өшөө нарийн сургуулилах ёстой. Одоо өшөө сайн бэлдэх ёстой л да. За баярлалаа. Зүгээр.